2015 оны 7 сарын 1 бороотой шөнө Санкт-Петербург хотын Димитрова гудамжны 4 дугаар байрны хяналтын камер нэгэн хачирхалтай дүрсийг бичиж үлдээжээ. 68 настай Тамара Самсонова гэх хэмээн гартаа маш хүнд зүйл хийсэн цэнхэр гэлхэр ууд барьсаар орцноос гарна. Тэрээр энэ үйлдэлээ 7 удаа давтсан юм. Харин маргааш өглөө нь хуршүүд нь байрныхаа ойролцоох ботноос толгоогүй мөчтийг нь салгасан эмэгтэй хүний цогцос олсноор Оросын түүхэн дэх хамгийн жихүүдэс төрөм хэргийн хүшиг нэгдсэн юм. Тэр эмээ хэн байв? Тэр яагаад ийм хэрцгий арлаг үйлдэх болов? Хэргийн хохирогч нь 79 настай Валентина Уланова байв. Тамара Самсонова түүний гэрт түр амьдарч асарч халамжилдаг байжээ. Гэвч тэр шөнө юу болов? Мөрдөн байцаалтын явцад тогтоогдсноор тэд ердөө угаагаагүй аягнаас болж маргарцсан байдаг. Самсонова түүнийг гэрээсээ хөөхүй гэхээс айж аимшиг төлөвлөгөө боловсруулжээ. Тэрээр эмийн сангаас өөрийнх нь хэрэглэдэг байсан нойр суулгах юм болох феназепамыг авч Валентинагийн хамгийн дуртай Оливье салаатанд нь 50 ширхэг шахамлыг нунтаглаж хийжээ. Улаанов салаатыг идээд ширээн дээрээ ухаан алдан унсан байна. Самсонов түүнийг амьд байхад нь хөрөө болон хутга ашиглан биеийг нь хэсэгчилж эхэлсэн юм. Тэрээр хохирогчийнхоо дотор элхтнүүдийг гарган авч заримыг нь чанаж идсэн гэх таамаглалж байдаг. Цагдаа нар Самсоногийн гэрийг нэгжих явцад хамгийн гол нотлох баримтыг олсон нь түүний өдрийн тэмдэглэл байв. Энэ бол зүгээр нэг дэвтэр биш. 20 жилийн турш үлдсэн аллагын тайлан байлаа. Орос, англи, герман хэлээр хожиж бичсэн тэрхүү тэмдэглэлд би түрээслэгчээ алсан, би түүнийг хэсэгчилсэн гэх мэт үгүүд маш хүйтэн хүндийгээр бичигдсэн байв. Түүний тэмдэглэлээс харахад тэрээр 2000 он сургуу болсон өөрийн нөхрийг ч бас алсан байж борцсошгүй. Тэрээр нөхрөө алга болсны дараа цагдаад мэдэгдсэн ч хизээч хайж эхлээгүй юм. Мөн 2003 онд түүний гэрт түрээсээр амьдарч байсан Норильск хотын залуугийн цогцос яг ийм байдлаар Димитрова гудамжнаас олдож байсан нь одоор тодорхой болов. Самсонов хүн арж цогцыг нь хэсэгчлэхдээ мэргэжлийн түвшинд ажиллаж байсан нь түүнийг олон жилийн өмнөөс энэ зүйлийг хийж ирснийг батлана. Шүүх хурлын үеэр Тамара Самсоновгийн гаргаж байсан авир дэлхийн нийтийг цочирдуулсан юм. Тэрээр огтхонч айж имээгээгүй, харин ч сэтгүүлчдийн өмнө жүжиглэж эхэлсэн. Камер руу хараад агаарын үнсэлд илгээж би энэ өдрийг 10 жил хүлээсэн. Энэ бүхэн зориудаар хийгдсэн. Би шийтгэгдэх ёстой. Энэ бол миний хувьд ичхүүр гэж хэлжээ. Гэвч түүний харцнаас ямар ч гэмшил харагдахгүй байлаа. Шүүх сэтгцийн шинжилгээгээр түүнийг шизофрен өвчтэй, өөрийн үйлдэлийг хянах чадваргүй гэж дүгнсэн. Түүнийг хар дом, оккультизм сонирхдог байсан. Магадгүй зан үйл үлдэж хүн алдаг байсан гэх таамагларч гарсан юм. Тэрээр энэ турист очид буудалд ажилладаг байхдаа маш боловсралтай, олон хэл мэддэг, цэвж нэгэн байсан ч түүний дотор асар том харанхуй нуугдж байжээ. Тамара Самсонов одоо хаана байгаа вэ? Тэрээр сэтгцийн эмнэлэгт албатай эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд одоо 79 настай. Түүнийг 13-аас дээш арлаг үйлдсэн гэж сэжиглдэгч аль бие ёсоор цөөн хідэн хэрэг дээр л яар тулгасан юм. Энэ хэрэг бидэнд нэг зүйлийг сануулдаг. Хорвоогийн хамгийн аюултай мангас заавал аимшигтай төрхтэй байх албагүй. Тэр таны хажуу өрөөнд амьдардаг, өглөө бүр тантай инээмсэглэн мэндэлдэг, найрсаг зантай эмээж байж болно. Тэр таны тухай өдрийн тэмдэглэлдээ юу гэж бичиж байгааг та төсөөлж байна уу? Оросын сериал алуучдын тухай дараагийн дугаараар ямар хэргийг сонсохыг хүсэж байна? Сэтгэгдэх хэсэгт үлдээгээрэй. Сувгтаа бүртгүүлж хонхоо дарахаа мартаваа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.